Үзэгч та бүхэн тавтаа сайхан амарцгааж байна уу? 21 цагийн Т-News мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батболд өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн засаг дарга нарыг хүлээн авч уулзсан хэд хэдэн үүрэг өглөө. Тодорхойлбол шинэ он гарах гэж байгаатай холбоотойгоор дүүргүүдийн засаг дарга нарыг тайлан тооцоогоо дуусгаж нийслэлийн төсвийн бүрдүүлэлтийг яаралтай биелүүлэхийг үүрэг болголоо. Нийслэгт тойрсон асуудал мундахгүй их байгаа энэ үед засаг дарга шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор дүүргүүдийн нутаг дэвсгэрт гарч байгаа гэмтэргийн гаралтыг багасгаж, замын халтрага гулгайг дор бүрт тогтмол цэвэрлэж иргэдийн ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөл болцоог хангахыг үүрэг болголоо. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд энэ оны төсвийн бүрдүүлэлт хангалтгүй. Тэр дундаа Баянзүрх болон Баянгол дүүргүүдийн хэмжээнд дүүргийн төсөв их хэмжээний алдагдaltaй байгааг зэгцэлж, нийслэлийн төсвийн бүрдүүлэлтэд анхаарал хандуулахыг анхааруулсан юм а. Санхүү эдийн засгийн хямралын асуудал бас бидний төсвийн орлого бүрдүүлэлт нэлээ нөлөөлж байна. Оны эс болж байгаатай холбогдуулан бид нар аж ахуй нэгж байгууллага төсвийн захиалгаар гүйцэтгсэн ажлын санхүүжилтийн гүйцэтгэлийг хийх зайлшгүй шаардлага байна. Тийм учраас одоо энэ 23-ны хүртэлх хугацаанд бол төсвийн орлогын данснууд бол нээлттэй. 23-наас бол төсвийн орлогын данс хаагдах учраас энэс өмнө орлогын төлөвлөгөөг дайчлаад аж ахуй нэгж байгууллагатай төсвийн хөрөнгөөр гэрээ байгуулж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл төсвийн гүйцэтгэлийг хангалттай дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллах шаардлагатай байна. За хоёрдугаарт нь бол нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогоо яаралтай гүйцэх хэрэгтэй. Гол анхаарал татж байгаа дүүрэг бол Баянзүрх дүүрэг байгаа. Баянгол дүүрэг байгаа хатан тайлбарга. Тийм учраас энэ төсвийн өмнө төсвийн хуулиар хүрээсэн үүрэг болох нийслэлийн төсвийн төвлөрсөн орлого төвлөрүүлэх орлогуудаа бол яаралтай төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мэдээж одоо та бүхэнд бас дүүргийн хувьд санхүүжүүлэх ажиллагаа шаардлагатай зардал байгаа. Гэхдээ бол төсвийн хуулиар бол эхний ээжинд бол төвлөрсөн төсөвт төвлөрүүлэх орлогоо бол төлөвлөх хэрэгтэй гэдэг бол хэлмээр байгаамаа. Тэр одоо нэг 1.4 орчим тэрбум бол тасарсан байгаа. Гэхдээ энэ бол өмнөх одоо 12, 13, 14 онуудаас бол өөрөө бодит ямар ч үндэслэлгүй ингээд төсөвт төвлөрөх орлогыг баталчихсан. Тэгэхээр бид бол энэ удаа дараа бол бичиг өгчээсэн, хандчихсан. Энэ бол ямар ч одоо бодиттой тоо биш ээ гэдгийг бол одоо хэлсэн. Гэхдээ бид бас яг төсөө бүрдүүлэх гээд энэ зүйл дээр ажиллаж байгаа. Манайх татварын байцаагчтай, орон тооны бус байцаагчтай эдгээр хүмүүс маань яваад орлогоо бүрдүүлэх ажиллаж байгаа. Гэхдээ энэ жил эдийн засгийн ил тод байдлын хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор энэ бол тасарч байгаа. Зарим дүүргүүд бол биелсэн гэж ярьж байгаа. За энэ дүүргүүд бол тухайн дүүрэг дээр байгаа аж ахуй нэгжийнхаа татвараас гадна одоо тусгай тийм одоо татварууд байдаг ч үйл хөдлөх хөрөнгөд одоо ч гэдэм үү одоо нөгөө юу тэмдэгтийн хураамж энтерс тийм зүйлүүд байгаа ч хэрвээ дүүрэг болгон тэр татвараа авдаг байсан бол бас өөр. Гэтэл иймэрхүү нэг юм тэгш бус байдлаас болоод зарим дүүрэг дээр одоо орлого багасах бүрдэхгүй байх юм зүйл байна. Мөн түүнээс гадна нийслэлийн 9 дүүрэг тэр дундаа төвийн 6 дүүрэгт хариа томоогийн дэгдэлт вирусийн гаралтай өвчлөлүүд өндөр байгаа тул эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хорооны эмнэлэг уртгасан цагаар ажиллаж байгаа. Гэсэн ч томоогийн дэгдэлт өндөр дүүргүүдийн эмнэлэгт өдөрт 40-с 200 хүртэлх хүүхэд хандаж байгаа энэ үед эмнэлгийн нөөц бололцоо бүгдийг шавхаж ажиллахыг үүргэсэн юм а. Нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт иргэдийн эмнэлэгт хэвтэх ор тэр дундаа хүүхдийн эмнэлгийн ор хангалтгүй хэмжээнд байгаа. Энэ үед том хүний тасгийг хүүхдийн тасаг шилжүүд ажиллаж байгаа дүүргүүд олон байна. Яг ингээд анхаарахаар энэ асуудлын томор харахаар энэ бол зөвхөн байр савны асуудал биш байна. Одоо бид нар дахиад өөр газар тасаг нэгээд өөр ингээд өвчтөн авч ингээд нэмж болж байна. Гэхдээ эмч болсон хүчний хүүхдийн эмчийн асуудал бол сувлэгч нарын асуудал байна. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо байрны ч юм уу дан ганц орны ч юм уу тийм асуудал бол бас биш байна. Энийг зохицоор нь харж хийх шаардлагатай юм байна. Ирэх жил бол Азийн хөгжлийн банкаар 18 онд дүүргийн хэмжээнд нэг жишг эмнэлэг байгуулагдана. Тэнд 40 хүүхдийн ор шинээр нэмэгдэнэ. Тэгсэн ч л одоо асуудал шууд шийдэгдэхгүй учраас бүр илүү одоо системтэйгээр арга хэмжээ авч 2018 ирэх жилээс бол илүү их бэлтгэлтэй л авах шаардлагатай байна л гэж ингэж харагдаад байна. Одоо манай хүүхдийн эмнэлэг чинь 140 ортой. Гэтэл 235 орн одоо хүүхэд ирж байгаа байхгүй. Өдөр болгол 30-аас 50 хүүхэд. Тэгээ яг 140 ортой эмнэлэгт 230 хүүхэд хэвтгэрч яа харахгүй нөгөө бусад өрөө тасалгаануудад хэвтэж байгаа. Тэр хүүхдийн тоглоомын өрөө гэж маш гоё тоглох том өрөө байсан. Эмч нарын өрөө, сахиурын өрөө байснуудыг бүгдийг энэ үеэр нөгөө хүүхдүүдэд оруулж байгаа. Тэгээд нэмж 60 эвтэг ор авсан. Тэгээд нөгөө коридорт ингээ хүмүүс
хэвтэж байгаа. Тэр бол эхлээд коридортой хэвтээд дараа нь нөгөө тухайн өдөр хүмүүс нь гараад юм уу сулрахаар палатнууд руу ингээд сэлгээнд бол ордог. Ер нь бол манай Баянгол дүүрэг бол энэ дээрс нэлээд л сайн менежмент хийгээд байгаа. Ер нь гол нь эмнэлэг дотор менежмент хийх нь л бас чухал байгаа. Ямар ч тач нийслэлийн засаг дарга холбогдох асуудлын хүрээнд дүүргүүдийн засаг дарга нарт үүрэг өглөө. Харин эмнэлэг тэр дундаа хүүхдийн эмнэлгийн асуудлыг судлаж, зарим дүүргийн эмнэлгүүдэд шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл тоног төхөөрөмж тэр дундаа хүүхдийн уурын аппарат зэргийг авч өгөхөөр хэлцэж байгаа юм байна. Мөн маргаашнаас эхлэн эмнэлгүүдэд 200 ширхэг тасалгааны агаар зэвэршүүлэгч өгөхөөр болжээ. За үүнээс гадна агаарын бохирдлын асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ үед нийслэлийн агаарын чанарын алба болоод дүүргүүдийн хэмжээнд агаарын бохирдолтой тэмцэхэд тодорхой хэмжээний арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон юм. За түүнээс гадна нийслэлийн хэмжээнд зөвшөөрлгүйгээр нийт эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж байгаа түргүүлжлэгээний цэгүүдийг алтандаа авч дахин нэмэлт зөвшөөрөл олохгүй байхыг дүүргүүдийн засаг дарга нарт үүрэг болголоо.